За сайн байцгаана уу ингээ Crypto-verse шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ямарсан том маань мэдээгээ бэлтгээ ChatGPT рүү орж байна. ChatGPT рүү бичээл үгээ гэдэг цагийн бичлэгдлээ л да. За тэр хав. За сайн бацаа тохны дэм нөхрий. Crypto-verse ээлж нэг дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ 7 хоногт болгонгууд биткойн маань уналттай байгаа. За тэрнтэй холбоотой юу ярьсан бэ гэхээр харж ийн уламжлалт зах зээлтэй хөрөнгө оруулах хэрэгтэй байсан шүү дээ. Биткойн ч ингээд ундаг байхгүй юу гэсэн юм айгүй ярьсан. Энэ бол gold mold бол all time high явж байгаа. All time хэмжлээ хувьцаа амар хүрсэж байна. Биткойн ч одоо ингээд 100k хүрсэн тэр 100k-аас хойш хайчихгүй шүү дээ гэдэг айгүй ярьсан. Айгүй их өсөх юм аа тийм. 100k хурж үзүүллээ. За шууд 200 300 шиг болох гэдэг юм шиг. Тэ. Тэгээ ингэсэн. Угаасаа 9 сар бол угаасаа биткойн нэг тийм өсч мөсөд идэх сар биш. Биткойн хүмүүс бол биткойн зараад хүүхдийн сургалтын төлбөр бас дээрс шинэ гар утас авдаг. iPhone амлаар гардаг нээлттэй байдаг. Биткойн зардаг. Яг ийм сар ба. За 10 сард бол хүмүүс өөр юм болно шүү. 10 сард бол за энэ нас update хийж нэлийн юм яахгүй бол энэ шинээр нуцаа дэмий юм байна гэдэг ойлгож эхэлдэг сар. Тэр үед бол өсч эхэлдэг. Тийм ч учраас энэ 10 12 сар бол дандаа bullish bond гэж ярьдаг. 9 сар бол хүмүүс тийм биш. Тэгээд иймэрхүү уналтын дараа ер нь бол айгуу сайн өсдөг. Дээрээс нь чинь ерөөхдөө бол бидний хүсэжсэн удаан очрог засвар хөдөлгөөн. Correction гэж ойлгож болно тийм. Гэтэ яг correction хөдөлгөөн гэхээр нөгөө хэдүүлээ correction хөдөлгөөн нэр үүсдэг гэх юм чинь нөгөө pattern өсөдөг. Илүү bullish pattern өсөдөг. За яг энэ удаагийн уналт нь бол хүчтэй shock уналтууд бол орлоо. Гэтэ бас айс ба шунлын индекс харах юм бол айхтар бас айгаад байгаа юм байхгүй. Гэтэ 41 гэдэг зүйлтэй зааж байна. 40-с үед 30-с болоод гэх юм бол яг зах зээл айж гинэ гэж үүсэх учраас зах зээл айж гинэ гэдэг маань хөрөнгө оруулалт тохиомжтой гэж харж болдог. За дээрнээс нийт 9 сарын датаг харах юм бол нийт ерөнхийдөө дунджаар бол 3 орчим хувийг бол үзүүлдэг байна. За яг цаашаа харах юм бол 10 сар 11 сар 2 дээр бол нэлээд өндөр өсөлтөд. За дунджаар хамгийн багтал 20 орчим хувийг үзүүлдэг гэсэн. Ийм дата судлах бол байна. Тэгэхээр магадгүй 10 сар 11 сар үрнэлийн булшиж магадгүй гэж харж байна. Тэг ер нь бол тэ түүхэд авал булшлах хэрэгтэй сайн л да. За тэгээд уг нь бол ийм хүмүүстээ дараагийн мэдээ яриа. За айлын компани одоо нээлттэй хувьцаатын компани манайх ингээд крипто авсан шүү гэдэг юм даа дандаа сайн мэдээ байдаг гэсэн хувьцаа нөсдөг. За Австралийн нэг тийм фитнесийн компани олон нийтэд нээлттэй хувьцаа авсан компани манайх ингээд 2.5 сая долларын солоны худалдаа авсан шүү гэдэг заарсан чинь эсэгээр хувьцаа нь 21% унсан байдаг. Тэгэхээр аашсан австралчууд бол ингээд тийм боотын мөрчлөг крипто авах юм болнаа гэж нэг тийм баян итгэвдүүл юм шиг байна. Айгу гамбаа нөхөр байна. Гамбаа нөхөр байна болиё гэдэг. Тэгээд анх одоогоо юм баг ийм мэдээ бас хэсэг хугацаанд таараг гэж ийм таарлаа. Манайх хувьцаа юу крипто авсан шүү гэдэг мэдээгээ олон нийтэд задлаад хэсэг жишээ нэг Америкт бол Michael Saylor бол ажиллаж чадаад байгаа. Би биткойн авч гинэ гэдэг мэдээ болгоноор ихэд бол хувьцааныхаа шууд дээшлэж чадаад байгаа компани бол байна тий. За тэгээд хоёр дахь нь бол Ethereum байгаа. За Ethereum дээр сонирхолтой мэдээ гарсан. Ethereum бас унж байгаа. Хаш нь бол унж байгаа. Гэхдээ за төв одоо нөгөө нэг биржүүд дээр крипто биржүүд дээр байдаг Ethereum-ийн нөөц бол сүүлийн 9 жил байгаагүй маш доод түвшиндээ ирсэн байна. Хүмүүс л бидний яг энэ магадгүй уналтаараас их аваад их магадaltaй байгаа. Ямар ч байсан л их ашиглаж байгаа юм байна гэдгийг бол энэ харуулж байгаа. Сүүлийн 9 жилд байгаагүй гэж байгаа. Өмнөх булранд ирчихсэндээ ингэж их одоо аваагүй гэсэн үг шүү дээ. За Ethereum болохоор мэдээж ETF-ийг гарчихсан гэж мэдэж байгаа. Яг биткойнд адилхан ETF-ийг гарсан бол шиг хүмүүсийн хүлээлт нөрс өсөлт орж ирээгүй. За тэгтээ 4000 гэсэн төвшнгөөс бол Ethereum бол нэг удаад аваад буцаад доошоо орж ирсэн бол за одоо яг дахиад хоёр удаад аваа гараад ирлээ. Тэгэхээр одоо яг 4000 гэсэн төвшин дээр тогтож чадахгүй гэдэг юм нэлээ. Эргэлзээтэй. За тэгтээ. Чи слаг яриатай юм шүү. За дараагийн өнгөрсөн лагт хийжсэн. За одоо ингээд буул оног явж байгаа гэж бодох юм бол яг тренд болж нэг сольж байгаа нэг coin ASTR байх шиг байна. Astra гэх. Өөр coin байгаа. Гэтэ ASTR дээр нэг юу бодсон. CC одоо эднийг үүсгэн байгуулсан YZ Lab 2 ингээд холбоо хамааралтай CC тоосноо ч холбоотой шүү гэж ярьсан. Гэтэ CC бол өөрөө бид нар тийм холбоо хамаарлаа авахгүй гэж утгатай юм бас мэдгдсэн байлээ. За тэгээд hype гэдэг токены өршөлтөгч эднийх бол одоохондоо бол бас алж гин. Тренд сошиалорс нэлээд явж гин. Хэрвээ энийг bull run гэж үзэх юм бол яг одоо энэ bull run-ын тренд болж байгаа нэг altcoin ч юм бол одоохонд бол ASTR байгаад байна. Тэгээд одоо энэ биткойн бас энэ видео ингэж ярьж байгаа гэж чинь нэлээд төгцсөн, энэ сошиал нэлээд таньсан, шинэ орж байгаа хүмүүс нэлээд авцсан гэсэн үг. Нэг одоо та хөдөлж байгаа юм бол цааш таштай байх гэсэн мэдэхгүй. Яг гэвэл энэ зах зээлийн үнэлгээ нь 4.8 дахин ихсэн. Одоо бол наач ингээд хитрхийг халтсан, ер нь уналтноор шиг ойрцсон байгаа шүү гэдэг зүйл айгуу хүчтэй ярьж байгаа. Ер нь сая биткойн тэр ер нь крипто маркетыг сүрж өссөн coin юм бол Astra байна. За Astra тодорхой хэмжээнд өсөлтүүдийг үзүүлж хахад биткойн 4 орчим хувийн уналтад үзсэн байна. За Astra-д бол 87 орчим өсөж 2.4 гэсэн ханш дээр очиж all time high хийсэн. За энэ хооронд бол биткойн унжлээсэн. Тэгэхээр биткойн унжаагааг үл харгалзаж өссөн coin юм бол Astra
Багш. Тэгээд 2.4-өөс доош унаад нэг 1.1-тэй арилжаад гэж байна. Гэхдээ guys май сонирхолтой guys. За тэгээд крипто хөлн шүүртийн компанид тоос Телсэрэн за боли улсад болон Toyota болон BYD-ийн машиныг та тетер хөтлөж авах боломжтой болсон. Finally Aqua-га шууд тетер гарах боломжтой болсон. Энэ бас мэдээ болж явж ирсэн. За тэгээд MBA-д ч гэсэн крипто талбарт мэдээ гарлаа. Kevin Durant. За KD бол Coinbase-ийн бас анхны хөрөнгө оруулагчдын нэг. Angel Investor-ийн нэг. Тэгээд өөрөө тэр хөрөнгө оруулсан компанидаа бас аккаунт нэгээд биткойн авцсан байж 160 мартан доллар авцсан байж байгаад тэгээд аккаунтынхаа пассвордыг мартаад тэр менежерийн чадахгүй байсан гэдэг юм лээ. Тэгээд менежерийн пассворд алуулсан сууш аккаунт зэрэг чадахгүй байж байгаад яагаад ч тэр зэрэг чадахгүй Angel Investor үндэ бас саваал авал. Гифтээ сэрсэн. Тэгээ одоо нөгөө баян ч олон баян болсон. За тэр хооронд нөгөө нэг багийнх нь Russell Westbrook стил одоо баггүй байсаар байгаа. Тэгээ манай бас юун дээр хойсагт толгойд ичилжтэй. Гэхдээ цааш диж байгаа. За тэгээд Trump-ийн нөгөө Wealthy Coin бас мэдээлэл хийсэн. За бид нар бол одоо ингэ шатаанаа гэдэг зах зээлээрээ судалж аваад байгаа coin-уудаа шатаанаа гэдэг зүйл хэрэгжсэн. За энэ яг Trump-т хүргээд өгөрөө. Тэгж шахтай. Би 80%-ийн тоочтой coin зармаар байна гэж. Яа зарах вэ гэж. Энийг нөгөө засаглалын эрэхтэй хэдүүл өөртөө саналаа хурааж байгаа зар сарахгүй шийднэ гэж танилцуулсан бол шиг саналаа аваач гэж зармаар байна гэж. За тэгээд stable coin-ы зах зээл дээр Ethereum айгу лаг байгаа. За тэгээд stable coin-ы governance token аваад харжия гэж бодож Ethereum нэг сонирхоод үзээрэй. Тэгээд хамгийн сүүлд нас нэг сонирхолтой мэдээ гарсан байсан. Шашны зүгээс крипто юу шаарддаг вэ гэдэг мэдээ байсан. Тэгмүүд исламын шашинтай орнуудад болгонгууд харам халаал гэж хоёр үг гэдэг юм байна. За харам нь бол наа чи хорих хэвээр, халаал нь бол зөвшөөрнө гэж хэлдэг юм байна. Тэгээд халаал мах гэж хэлдэг болохоор нэг тусаа харам арал хэлтий болгож зүгээр зөвшөөрөх гэсэн хоёр үг байсан юм бэ л те. Тэгээд халаал мах гэхээр зөвшөөрсөн мах гэсэн үг. Тийм. Харам мах нь зөвшөөрөөгүй мах гэсэн үг шүү дээ. Тэгээд coin зурт гэж ярьд юм байна. Тэгээд Малазд бол хорцсон байт юм байна. Наа чи халаалаа. Ингээд бүтэ тоглоомын шин чанарыг агуулдаг. Харамаа гэж. Дихтэй. Яа харамаа гэж те. Тэгмэт юун дээр юун дээр байлаа. Шууд яаж дундаас мартчихлаа. Тэгээ зарим улсууд нь харам гэж үздэг бол зарим улсууд дээр нь бол шашны манай шашны үзэл баримталтай айгу зөв байдаг учраас энэ бол харамаа гэж үздэг юм. Тийм блокчейн ч одоо нөгөө үнэнч байх ч гэдэг юм уу тэр цэцмэг агуулж байгаа учраас энэ блокчейн ч бол итгэх ёстой гэдэг зүйл хийж байгаа. Христийн шашин бас одоо зөндөл хувцалтай. Христэд одоо тэр Орсын ортодокс ч үлээ урсгалууд нь болон уцуунаас болохгүй зүйлээ гээд тэгж байгаа. Тэгмэд зарим христийн сүмүүд нь улс зэрэг блокчейн дээр одоо нэг сүмийнхаа түүх мөх юм уу оруулаад ингээд бас хязгаар хадгалах боломжтой гэдэг талаас нь харж мөнх хадгалах боломжтой гэж байна шүү дээ. Баг энэтэй гарцсан юм жил. Ингээд бурхны шишиндээ маш олон стофтос зэрэг авах бол та бурхны шишинд бол бузар гэдэг байгаа шүү доо. Том бол маш их бузартсан маш шүү дээ. Бузар таам гэдэг. Бузраад гэдэг шүү дээ. Шил өөр юм байна. За ихтэй крипто унж байгаа ч гэсэн happy байна те ямар ч гэсэн correction төлөө орж байгаа нь бид нар та сайн хэрэг мэдээж зах зээл өсөж байгаа. Нөрти тийм. Наас хэмжээний одоо эрүүл өсөлт гэх юм уу да тийм их өсөлт үзүүлэх болов гэсэн таамаг бол байна. За мэдээж түүхэн дата түрүүний сая дэлээ харснаар явах юм бол 9 сард одоо ингээд уналттай шивтарж байна 25 боллоо. Тэгэхээр 10 сар 11 сар хоёрыг бол нэлээд өдрөх хүлээлттэй бол байна да. Гэхдээ техник анализ юм болов уу шууд оцсон. За техник анализ юм болов хасан. За та бүхэн крипто дээр Томаач. Ажууд энийг шахаад ярина штэ. За гэхдээ техник анализ болов оцсон офис юм яа. Дунд степ нарж маас үгүй юм бол. За ингээд та бүхэн крипто дээр ялж байгаа гэхээр Binance Page-ийг сонгож ялж байгаарай. Та бүхэн доор бол линкээ бүрдүүлэх юм бол арилжааны шинжилгээг хэдүү боруулах 20 буруулаа. Гэхдээ 20 хүртэлхөө бууруулах боломж байгаа шүү. Зарим Forex broker-т хамтж ажилладаг та бүхэн арилжаахыг сонсож байгаа бол за ABC болон MOT XM гэсэн broker-т хамтж ажиллаж байгаа. За мөн бас нэг шинээр broker орж ирж байгаа юм билээ. RS Finance гэдэг. Одоо та манад яг ямар даваа татыг өгж байгаа вэ? Манай харилцагч нарт яг та нар юу өгөх вэ гэсэн. За танаа линкээр орж иж байгаа хүмүүс $75 урамшуулж өгье. За цаашдаа deposit bonus-ыг 200 хүртэлхөө болгож өгье гэсэн учраас та бүхнээс энэ урамшуулалт дээр нь хамрагдаа. За яг өөрөө хөрөнгөж $75 аваад кредитээр нь арилжаа гэдэг ашиг болж боломжтой юм билээ. За би мэдээлэл. За тэгээд тодорхой мэдээллийн Discord цуг гэн Telegram-аас дэмжүүлээд өгчээ гэж бодож. За мөн бас яг өөрийн хөрөнгө биш. За fund-ын дасамаар iTrader дээр CV6 гэсэн
промо код ажиллаж байгаа юм байна те. За энэ промо код Мовоаш тест. Промо код юу хэлээч те. Тэрс дараа катлах амар болох. Катлах гэж чинь оруулахгүй. Юу ярьж байна? Промо код. За мөн бас та founded дансаар очивол iTrade-д CV6 гэсэн промо код ажиллаж байгаа юм байлээ шүү. Тэгээ та бүхэн промо код CV6 гэсэн кодыг ажиллах юм бол нэг дээр нэмэх нэг гэсэн урамшилтай байгаа юм лээ. За ингээд техник шилжих авах. За тэгээ техник шилжихний бодлоо шууд орцгоё. Нэлээд туналттай 7 хоног болж өнгөрлөө. За өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ерөнхийдөө өсөлттэй байх болов гэсэн таамаг гаргаад за план гаргасан боловч за планы дагуу яваг ерөнхийдөө уналтад ороод ирсэн учраас за ерөөд төдийлөн бол нэг хайхтар лонг алжинд орч чадаагүй зэрэг хүлээлтийн байдалтай байсан. За яг дунд нь бол хэдүүл эргээд санах юм бол за энэ дэр дунд нь хэдүүлээ юу гэсэн таамагуд гаргаж ирсэн бэ гэдэг эргээд нэг ярилцъя. За яг энэ дэр ярилцах юм бол за энэ дэр USDT dominance дэш эсрэг магадaltaй паттерн үүссэн байна. За хэрвээ дэш эсрэг юм бол за Bitcoin, Ethereum хоёр маань доош уналтын паттернуудыг үүссэн байх шүү шалж хэлжсэн. За Ethereum-д болохоор за 4470 дээр бас нэг иймэрхүү bearish mega паттерн үүсчихсэн. Bitcoin дээр бас нэг bearish паттерн үүсчих шүү гэж анхаарал өгсөн. За үүний яг дараагаар нь юу болсон бэ гэхээр за USDT dominance бол дэшээс sit явсан. За Bitcoin бол доош унсан. За Ethereum бас мөн адил доош уналттай төлөвлөд орж ирсэн. За энэ дээр бол short арилжаанд орж гарсан. Гэхдээ арайрт гарсан байлээ. За одоо харин USDT dominance дээр юу болж байна гэхээр за ерөнхийдөө бол өчигдөр би ийм их таамаг оруулсан. За дээр ийм тааз бол байна. Доороос орж иж дэмжлэгийн тренд лайн бол байна. Тэгэхээр за магадгүй 460 гэсэн түвшин дээрээ тогтоод эндээс магадгүй уналтын төлөв орж магадгүй. За энэ тааз ажиллахгүй гэдэг нэлээд шинжилгээ бол оруулсан. За одоо энэ ингээд харах юм бол за энэ тренд лайныг дээр нь татаад харах юм бол нэг иймэрхүү bearish mega паттерн бас зурж гин үү гэж харж болохоор энэ те ингээд харах юм бол энэ дээр таад усан байна. За энд бас таад болж байсан. Дахиад энд магадгүй таад усах магадaltaй. За энд спортын лайн буюу за тренд лайн за шал болж байгаа зэгүүд бол байна. Тэгэхээр магадгүй эндээс дахиад уналтын хөлөө орж ирэх юм бол өсөлтийн хөлөө бол үргэлжлэж магадгүй. За дихтэй гэдэг чинь түрүүний нэг 9 сарынхаа ерөнхийд нийт үзүүлэлтийг харах юм бол BTC monthly returns гарч. За одоо ингэж харъя да. Яг одоогийн байдлаар 9 сар маань яг хэдэн хувийн үзүүлэлттэй байна гэх юм бол яг 2025 оны 9 сар яг бол яг сарынхаа хугацаанд бол за 1.25% өсөлттэй байна. За медианаар буюу голоо дунджаар үзэх юм бол 3.2% уналтыг бол үзүүлдэг. Тэгэхээр яг одоо үндсэн яг monthly candle харах юм бол 1.25% өсөлттэй буюу bullish байгаа харагдаж байна. Тэгэхээр одоо мэдээж 26 болж байна. За магадгүй за энэ сар 9 сарын 26 энэ чинь 31 хэвтэй байна. 31 болтол магадгүй уналтын үдэн орж ирэх юм бол энэ 1.25% өсөлт маань доош унаад ордож магадгүй. За тийм учраас яг одоо арилжаанд ороход бол нэлээд хурцтмал эвгүй байдалтай бол байна. За хэдүүлгийнх нь урдны баг 100-аас хойш таамагсан таамаг ерөнхий яваад бол дууссан. За одоо энэ санаа зовоод байгаа зүйл юу гэхээр за хэдүүлээ баг эндээс ахуулаад будаад эхэлсэн шүү дээ. Урдны түүхээ гаргаж ирэл. За ерөнхийдөө өсөлтийн хөлөө орж ирэх юм байна. Өсөлтийн хөлөө орж ирсэн. За эндээс ерөнхийдөө correction төлөв орж ирэх юм байна. За correction төлөв бол ороод ирсэн. За дээрээ all time high-уд бол тогтоо явдаг. За энийг бол хэдүүлээ урдан таамаг гарахтаа 130 идэх таамаг гарч ирсэн бол яг бодит тэмдэл дээр бол 124 700 гэсэн түвшин дээр 124 533 гэсэн түвшин дээр all time high хийгээд уналтын төлөв бол орж ирсэн. Тэгэхээр одоо яг хэдүүлээ энэ хэсэгт яваад байна уу гэж таамаг гараад байна. Тэгэхээр яг урдны түүхээ тавтах юм бол за магадгүй одоо энэ өсөлтийн сараа дуусч гэнэ үү гэсэн нэг айдас бол байна. Тэгэхээр хэдүүлээ энэ паттерныг бол мэдээж ажиглах хэрэгтэй. За 4 цагаар харах юм бол за эндээс ингээд impulse correction гэх юм бол за энд нэг impulse хөдөлгөөн орж ирсэн байна. Correction хөдөлгөөн нь бол за энд ингээд ороод ирсэн байна тий. Тэгэхээр магадгүй дараагийн impulse хөдөлгөөн нь ийшээ орж ирж байгаа юм шүү дээ гэж таамаг гарч болохоор байна. Тэгэхээр магадгүй дараагийн impulse хөдөлгөөн орж ирэх юм бол Bitcoin бол бараг 100,000 руу унах боломжтой нөхцөл байдал харагдаад байгаа. За нөгөө талаар нь за daily timer нь харъя те.
Дээлийг харах юм бол за энд нэг иймэрхүү шал тааз солигдсон ийм паттерн байгаа. За энд тааз улжсэн. За энд тааз. Дахиад энд тааз. За дахиад энд спорт болсон. За магадгүй дахиад энд спорт болж чадах уу чадахгүй юу гэдэг бас нэг том таамаг бол байна. За нөгөө талаараа дүүлээ. За энэ спорт зооноос ингэж үзье. Доор байгаа энэ тренд лайнууд бол ер нь дэжгүй холбогдоод байгаа гэж би хараад байгаа. Ингээд холбоод үзвэл за иймэрхүү бас нэлээд том буулж паттерн үүсч байна. Тэгэхээр магадгүй ингэж яваад эндээс өсөлтүүд орж магадгүй гэж харагдана. Тэгэхээр дахиад доошоогоо энэ маань доош тренд лайны шалгах юм бол бараг 100k руу унах боломжтой байдаг. Тэгээ 100k дээрээсээ харин спорт авч чадах юм бол өсөлтийн хөдөлгөөн болж хувирн за дээр нь бас нэлээд дэжгүй буулж паттерны дүүргэлт нь бас гоё болоод эхэлж ийн гэж харж болохоор байна. Тэгэхээр бас энэ дээр бол яхаа мэдээж хэдүүлээ харсанах нь бол зүйтэй. За ингээд цаг руу ороод тарах юм бол за уналтын хөдөлгөөн бол нэлээд огцом орж иж байгаа харж байгаа бох те. Энд нэлээд огцом хөдөлгөөн орж ирсэн. Эндээс нэлээд огцом хөдөлгөөн орсон. Эндээс нэлээд огцом уналтын хөдөлгөөнд орж ирсэн. За өглөөхөн Трамп Жером Паулыг шүүмжилсэн мэдээлэлүүд гарч ирсэн. Ерөнхийдөө бодлогоо дахиад бууруулж энэ хангалттай биш байна гэдэг нэлээд том тайралтууд тэгвэл Трамп хийж байгаа. Трамп бол мэдээж бодлогоо бууруулад зах зээлийг тэлж ийн ерөнхийдөө маркетинг нэлээд өсгий гэсэн байр суурьтай байгаад байгаа. За тэгэхээр хэдүүлээ одоо юу харах вэ? За ямар ч гэсэн эндээс үүссэн Бережмегийн паттерн доошоос төрсэн хилийн цэгэн дээр ирлэх юм бол 177 зөвхөн түвшин дээр ерөөдөө барыг ирчихсэн байгааг харж байна те. За энийг үл Hermes Trader-ийн ярьдгаар бол за ерөөдөө бол паттерн стрих юм бол эхэлсэн зэг дээр ирэх магадлал цаашаа бол 90% байдгаа гэж заадаг байсан. Тэгэхээр за магадгүй паттерныхаа эхэлсэн зэг дээр одоо л барыг ирчлээ гэж харж байна. Тэгэхээр доор нь юу вэ гэхээр маш том спорт зон байгаа. Тэгэхээр одоо энэ дэлгэндээс юу үлээх вэ гэхээр price action арна гэсэн үг. Энэ зон дээрээ арилжаалагдаад байвал тэ ерөөдөө зах зээлийг энэ доошоо унахгүй буюу за 107 400 гэсэн түвшингээс доош өнөхөд унахгүй эндээс нь худалдаа авалтууд байгаад байвал эндээс магадгүй өсөлтөө орж иж магадгүй гэж хараад байгаа. За тэгэхээр USD dominance ингээ харах юм бол мөн адил маш цэвэрхэн Бережмегийн паттерн одоо үүсэж байгаа. Ингээ харахаар. За түүхэн өнгөрсөн цаг хугацаагаа хэвлээ харъя. Өнгөрсөн дээр юу нэрх бол амархан л та. За өнгөрсөн дээрх юм бол дандаа л Бережтэй нүүссэн, стэрсэн, дахиад Бережтэй нүүссэн, стэрсэн, дахиад энд үүссэн, дахиад доошоо стэрсэн. За энд хүртэл дахиад нэг үүссэн те. Нэг алгачиж. За нэг ярих юм бол мөн адил Бережмегийн паттерн үүсэт унсан, дахиад Бережмегийн паттерн үүсэж байна. За тэгэхээр дахиад чинь энийг харах юм бол энэ ингээ үндс хөдөлгөөн орж ирсэн. Тэгэхээр магадгүй дахиад энэ үндс хөдөлгөөн. Тэгэхээр энэ Бережмегийн паттерны ихсэн зэг дээр ирэх магадaltaй гэж хараад байна. Тэгэхээр эндээс үүссэн энэ импульс хөдөлгөөн дахиад ороод ирвэл за магадгүй маркет дэшегээ өсөх боломжтой харагдаж болохоор байна. За хэдүүлээ coin market cap дээр айц баш манлын индекс харъя. За одоо харах юм бол өчигдрийн үед бол 41-т заажсан бол одоо 32-т буюу зах зээл айц руу орж эхэлсэн байна. За тэгэхээр мэдээж том тоглогчнороо бодох юм бол за зах зээл мэдээж айж байгаа буюу за жижиг тоглогчнор нь retail trader-ууд нь гараад энэ бол за сүүлийн 24 цаг сүүлийн 48 цагийн liquidation-ыг харах юм бол нэлээдгүй өндөр хэмжээний liquidate-ууд болсон байлаа. Тэгэхээр маркет магадгүй өөрийгөө цэвэрлж जैन. За дээр нэлээд зах зээлийг айц төрүүлж байгаа нь өөрөө хан шиг хямдхан авах боломжийг өгч идэг. Тэгэхээр магадгүй одоо айцтай байгаа дээр нас том тоглогчнор худалдаж авах үйлдэлүүд хийж магадгүй гэсэн хүлээлт бол байна. За altcoin season-ыг харах юм бол altcoin season-ыг харах юм бол за энд нэг 77 гэсэн түвшинлүү 78 гэсэн түвшинлүү ороод буцаад унаад аваад ирсэн байгааг харж байна. Одоо бол 70-та бол байна. За last week дээр бол 77 хамгийн дээдэлтэй хүрсэн байна. За яг энэ үед нөгөө нэг юу болсон бэ гэхээр Aster гэдэг coin-ы бүүн болсон тий. За энэ нөгөө Binance-тэй CZ-тэй холбоод нэлээд өндөр өсөлт үзүүлсэн. Ер нь сошиал ертөнцид нэлээдгүй өндөр өсөлтүүдийг бол Aster гэдэг coin лүр дээр авчирсан. За үүнтэй холбоотой зарим coin-ууд өссөн. BNB-ийн хувьд бол дахиад all time high хийсэн гэж жишээний altcoin season-ы үзэгдлүүд бол үзэгдсэн. За тэгтээ төдийлөн бас бүх coin-ууд дээр бол
гарч ирж болж чадахгүй байгаад байна. За тэгэхээр арилжааны төлөвлөгөө гаргах юм бол за одоо хэдүүлээ миний ажиглах зүйл юу гэхээр за цаг руу оролч 15 метр биш. Нэг цагаар харах юм бол за USDT dominance-ыг би энэ trend line дээр хэр харьцаж байгааг харна гэсэн үг. За магадгүй эндээс ингээд дээшээ гарч чадахгүй эндээ нэг иймэрхүү bearish маягийн паттерн үүсээд доош унчих юм бол за биткойн дээр зөрөөд энд нэг иймэрхүү жижигэн баг цагаараа bullish маягийн паттерн үүсэх юм бол за магадгүй дээшээ buy арилжаанд орж магадгүй. За buy арилжааг хийхдээ яах вэ гэхээр спорт зооныхоо доор stop loss-ыг байршуулад TP-г мэдээж паттерныхаа эхэлсэн цэг рүү харна гэсэн үг. Тэгэхээр нэг ойрын long арилжаа буюу нэлийн swing маягийн арилжаа болох боломжтой гэж хараад байгаа нөхцөл нь бол за нэг TP-ийн 124-500 гэсэн түвшинлүү за stop loss-ыг мэдээж энд гарч ирсэн доотлын weakness доошоо тавиад 106-400 орчим руу. Гэхдээ нэлийн их хэмжээний эрсдлийг хүлээх учраас за магадгүй та бүхэн арилжаанд орохдоо risk reward-ын харьцааг заавал тооцож арилжаагаар энэ бол мэдээж санхүүгийн зөвлөгөө биш гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд Ethereum дээр бас нэг сонирхолтой зүйл ажиглагдаад байгаа. Түрүүн бас мэдээнээс дээр ярьсан. За Ethereum-ыг бол ашиглаж байгаа тоо нэлээ их байгаа гэсэн мэдээлэл бол тоо маань өгсөн. За урд нь бол 4000 гэсэн түвшинг бол Ethereum давж гарч шинэ all time high буюу 4800 гэсэн түвшин дээр гарч ирээд унж орж иржсэн. За түүнээс хойш ерөнхийдөө бол дандаа уналттай байсан bear market үргэлжилсэн явсан. За хамгийн доотлолтоо $871 хүртэл унцаад за дээшээ өндөр өсөлтийн үргэлжилсэн өсөлтийн хөдөлгөөн бол ерөнхийдөө бол тренд харах юм бол still дээшээ байгаа. Яг хөө төдийлөн хүмүүсийн санаанд хүрэх үе хэмжээний шинэ all time high гэж учрыг бүр амар өсөөгүй ч гэсэн ямар ч байсан 5 цагаар харах юм бол өсөлтийн графиктай байна. За одоо дахиад 4000 гэсэн түвшингөөс дээшээ гараад ирсэн. За энэ 4000 гэсэн түвшин дээр тогтхоо гэдэг дээр л байна да. Өнөөдөр өглөөний хөдөлгөөн бол 4819 гэсэн түвшин лөө унж орж ирээд одоо буцаад нэг жоохон таталтай хөдөлгөөн орж ирж байх шиг байна. За тэгэхээр яг энэ спорт зон дээрээсээ хэдүүл айлах 4 цаг эсвэл DD дээр нэлээ баталгаанууд аваад явчих гэсэн юм бодол байна. Тэгэхээр Ethereum-ыг магадгүй 4000 дээр ингээд тогтоод арилжаалагдаад байх юм бол за магадгүй Ethereum-ыг бол баа хөдөлгөөн орж иж магадгүй гэж харж байна. За тэгтээ бүх зүйл USDT dominance энэ bearish маягийн паттернаас шалтгаална. Тэгэхээр энэ bearish паттерн дахиад доош уналтын хөдөлгөөн орж ирээд доош стрей авчих юм бол мэдээж өсөлтийн хөдөлгөөнд орж ирнэ. За тэгээд 9 сар маань түрүүн хэлсэн ерөнхийдөө бол уналттай байдаг. За 10 сар бол харин 11 сар бол бас ерөнхийдөө бол нэлийн өсөлттэй. Түүхэн датаар өсөлттэй байдаг. За тэгтээ яг батны өснө гэсэн үг биш. Мэдээж дунд нь те 2014 онд унжсэн байна. 2018 оны 10 сард бол унжсэн. 22 оны 11 сар 21 онд унсан гэх мэтчлэн уналтууд бол байдаг. Гэхдээ ерөнхийдөө нийтлэг үзэгдлээр бол байнгын ногоон байдаг гэсэн иймэрхүү бас индикатор бол ашиглаж болж байна. За ингээ бүгдэнд нь арилжааны амжилт хүсье бүгд за арилжаагт ерөнхийдөө зах зээлийн мөндөр савлгаатай байгаа учраас ерөнхийдөө нэг иймэрхүү заавал риск reward-ын харьцааг ингэж авч яваарай тий. Тодорхой хэмжээнд нэг хувийг эрсэж байгаа бол за эндэж түүнийгээ давсан хэмжээний ашиг олох хэмжээний иймэрхүү байдлаар риск reward-ын харьцааг сайн хийгээрэй. Яг зөвхөн өснө гэдэг байдлаар хандаад бүх мөнгөөрөө long арилжаандаар stop loss-гүй тавих юм бол мэдээж шатхай айлтай шүү. Тэгэхээр риск reward-аа сайн бариарай гэж хэлмээр байна. За ингээд энэ дугаарыг үзсэнд баярлалаа. Баяртай.